Шүүхийн шинтгэл хийх одоо дөрвөн чиглэл байна. Шүүгчдийн оролцоог хангаж байгаа тийм механизм Монголд бол байх. Ерөөсөө энэ шүүх шудраг болоос. Хуулийг зөв хэрэгжилж ийн үгүй юу? Төсвөл хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар хууль зүйн үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан шүүх эрх мэдлийн байгууллагын шинтгэлийг гүнзгийрүүлэх сэдвэр болсон уулзалт ярилцлагаас бэлтгэн хүргэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш хамгийн их анхаарлаа хандуулж байсан асуудлуудын нэг нь Монгол Улсын шүүхийн шинтгэлийн асуудал байж ирсэн. Тэр ч утгаараа төрийн тэргүүн энэ уулзалт ярилцлаганд ихээхэн ач холбогдолгч шүүх эрх мэдлийн байгууллагын шинжилэлд энэ салбарын эрдэмтэн судлаачдын санаа оноог сонсохыг чухалчилсан гэдгээ уулзалт ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ онцолж байсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараагаас нэлээд ерөнхийлөгчийн хүрээнд өдөр тутмын хийж анхаарч байгаа нэг ажил бол энэ байгаа. Тэгэхээр би энэ хөтөлбөрийг боловсруулж өнөөдөр та бүхэнд танилцуулахад хамгийн гол нь авсан санал хүмүүсээс одоо энэ хөтөлбөрийг хэрхэн боловсруулсан талаар товчхон зүйлийг хэлье гэж ингэж бодсон. Нэгдүгээрт мэдээж манай энэ хуулийн эрдэмтэн судлаачид энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд, шүүхийн байгууллага, прокурорын байгууллага, цагдаа, авилгал, хуулийн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн гээд энэ газруудаас бид бичгээр саналуудыг авсан. За мөн уулзалт ярилцлагуудыг тухайн газрууд дээр, тодорхой газрууд дээр зохиож бас саналуудыг авч байгаа. Энэ бол та бидний бүгдийнх нь ажил болох ёстой. Бүгдээрээ л оролцож хийх хэрэгтэй. Энэ хэрэгт шүүх эрх мэдлийн энэ шинтгэлийг яаж хийх вэ? Үүнийг хэрхэн эрчимжүүлэх үү? Юу дутуу байна? Юу болохгүй байна гэдгийг бүгдээрээ санаа зовж явдаг. Энэ дээр одоо өөрчлөлт шаардлагатай бодлогын ийм одоо алхмууд хэрэгтэй байна гэсэн ийм санаа бодол бол та бүхний дотор бүгдд нь байгаа. Мэдээж өөрөөрт нь өөрийн гэсэн байр суурь байгаа, ажил мэргэжлийн онцлогтой холбоотой асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүхнийг л аль болох өргөн хүрээгээр сонсох нь зүйтэй гэсэн ийм зорилгыг өмнөө тавьсан юм аа. За уулзалт ярилцлагын үеэр хэлэлцсэний гол асуудал нь шүүхийн шинжилгээний талаарх хөтөлбөр юм а. Шүүхийг нэр төдөд бус бодит агуулгаар нь шинжлэх нь зайлшгүй шаардлагатай гэдэгтээ олон хүн шүүх тогтолцооныхын санал нийлж өгч хэрхэн шинжлэх талаар нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй байсаар өнөөдөр хүрсэн гэдгийг зарим судлаачид хэлж байна. Нэгдсэн ойлголттой байж нэг зүгт харахгүйгээр шинжилгээг хийвэл өнөөгийн байдлаас ч дор байдалд хүрнэ гэдгийг ерөнхийлөгчийн санаачлагаар ерөнхийлөгчийн тамгын газар болон зарим судлаачдын боловсруулсан шүүх эрх мэдлийн байгууллагын шинтгэлийг эрдэмжүүлэх нь уулзалт ярилцлагад оролцсон судлаачдын илтгэл харуулж байлаа. Энэ шинжилгээг хийх ихний алхам болгож 6 бүлэг бүхий хөтөлбөрийн төсөл боловсруулснаа хуульчид танилцууллаа. Шүүхийн шинтгэл өөрөөр хэлбэл шүүх болоод шүүх эрх мэдлийн ажилд оролцогч байгууллагуудын шинтгэл ард түмний сэтгэл ханах хэмжээнд хүрсэнгүй гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. Энэ дүгнэлтийг хийж шүүх эрх мэдлийн хүрээнд шинтгэлийг гүнзгийрэх улсын нэгдсэн арга хэмжээ хөтөлбөржүүлэлтэйгээр явдал хойшуусгүй зорилттой болж байна гэж ингэж үзсэн. За хөтөлбөрт бол бүгдийг тусгаагүй үндсэн гол үзэл баримтлалыг тусгасан гэдгийг урьдчилан хэлье. За ерөнхийдөө нэг 6 тийм бүлэгтэй хөтөлбөр байгаа. Нэгдүгээр тийм шүүхийн тогтолцоо зохион байгуулалтыг боловсруулгын болгох. Хоёрдугаар шүүхийн бие даасан байдлыг бэхжүүл шүүгчдийн хэвийн ажиллагааны нөхцөлийг хангах. Гуравдугаарт шүүгчдийн хараа тус байдлыг хангаж бусдын хууль бус нөлөөс хамгаалах механизмыг хүчтэй болгох. Дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн шинтгэлийн хүний нөөц болон ухамсар оюуны өгчин зүйлийг хөгжүүлэх. Тавдугаар шүүхийн хяналт шийдвэр гүйцэтгэлийн хууль тогтоомжийг боловсруулгын болгох зарим арга хэмжээ. 6-дугаар шүүх мэдлийн хүрээний бусад оролцогч тухайлбал прокурор мөрдөн байцаах өмгөөлөх байгууллагын шинтгэлийн асуудлаар товч зорилтыг тодорхойлсон байгаа.
За шүүхийг шинжлэх хөтөлбөрт судлаачид айлуулахаар олон улсын нийтлэг зарчмуудыг тусгахыг эрмэлзсэн байна. Мөн шүүхийн хараа тус байдалтай холбоотой боловсон хүчний асуудал болон төсөв мөнгөний талаарч хөндөж байсан юм. Дэлхийн 100 гаруй оронд хийсэн судалгаанд шүүхэд зарцуулж байгаа хөрөнгө нь улсын төсвийн 1.5%-ийг эзэлдэг байна. Харин Азийн жижиг орнуудад энэ төсөв 1.8% тавиадаг бол манай улсад шүүхийн байгууллагыг бэхжүүлэхэд зарцуулж байгаа төсөв нийт төсвийн дөнгөж 39%-тай тэнцэж байгаа нь маш бага үзүүлэлт гэж хэлж болно. Тиймээс шүүхийн шинжилгээний хөтөлбөр төсвийн хөрөнгийн хэмжээг 2 дахин нэмэх саналыг ч тусгасан байна. Шүүхийн шинтгэл гэдэг бол бид нар монголчууд цоо шинээр зохиох гэж байгаа юм биш. Энэ бол дэлхий дээр гарчихсан стандартын төв тодорхой болчихсон зүйл юм байгаа. Тийм учраас бид нар бол ирээ сураад яваад байх юм байхгүй харин тэдгээрийг яаж өөрийн одоо улс оронд нутагшуулах уу, национализаци хийх үү гэдэг л одоо бидний сонголтын асуудал байгаа. Тэгвэл тийм олон улсын одоо ямар стандарт бол бидний өмнө байна вэ гэдэг талаар нэг ганц слайд харуулъя гэж ингэж бодож байна. За дөрөвдүгээрт нь бол шүүхэд шинтгэл хэрэгтэй юу гэдэг асуудлаар бас хэлье гэж бодож байна. Ерөнхийлөгч шин хамгийн газраас бол хуулийн байгууллагуудад одоо санаа оноо явуулсан чинь ер нь Монгол улсад шүүх шинтгээ дуусчихсан одоо хийх юм байхгүй гэсэн санаа оноо бас ирсэн гэсэн. За ер нь бол шүүхэд бол шинтгэл сайн явагдсан, шинтгэл бол цаашаа хийгээд байх юм байхгүй гэж ярьдаг тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ бол их чухал асуудал гэж боддог. Шүүхэд шинтгэл хэрэгтэй юу гэдэг. Ерөөсөө бид нар юу болохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүйгээр бүгдээрээ нэг цэгт харахгүйгээр бид нар юу ч хийж болохгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд шинтгэл хэрэгтэй гэж бид нэр нэгэн дуугаар хэлж чаддаг, итгэл үнэмшил боллоод нэг цэгт харах юм бол энэ шинтгэл явна. Тийм учраас шүүхийн шинтгэлийг хүлээн зөвшөөрөх явдал бол шүүхийн шинтгэлийн ажлын бараг 50% тэмцэх хэмжээний ажил гэж боддог. Шүүхийн хараа тус байдлыг хангахын тулд хамгийн ихний алхам нь шүүгчдэд нөлөөлсөн улс төрийн нам, бизнесийн бүлэглэлтэй хариуцлага тооцдог механизмыг хойшлох асуудал болж байна. Мөн нөгөөтэйгүр манай оронд шүүхийн хараа тус байдал хэрэгжиж байгаа ч үүнтэй адил эрх бүхий мэргэжлийн хяналтын байцаагч засаг дарга гэх мэт 50 орчим албан тушаалтан байгаа нь иргэдийн эрхийг зөрчигдөд хүргэж байгаа үзэгдэл гэдэгч судлаачид хэлж байна. Монголд бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 40-50 албан тушаалтан байж байгаа. Жишээлбэл засаг дарга хүн баримтлаа сууж байдаг. Улсын мэргэжлийн хяналтын байцаагч нар гэдэг хүн бол хүний өмчийг хураагаад, шатаагаад, устгаад ингээд одоо хүний субъектив эрхэд халдаад байж байгаа. Энийг нь бид нар бол одоо захиргааны хариуцлагч гэдэг юм уу, захиргааны зөрчилч гэдэг юм уу нэг тийм социалист эрх зүйн одоо эмгэгийнхаа хүрээнд тэрийг гаргаж ирээд хуульчлаад өгчихсөн байж байгаа. Шүүхийн суур хараа тус байдлыг гэдэг энэ стандартыг хангах юм бол бид нар одоо тэр захиргааны зөрчил гэдэг юмар тэр шүүхийн гадуур шүүхийн хяналтын гадуур одоо хүний хувь заяа шийдэж байгаа тэр бүх зүйлүүдийг буцаад шүүх рүү оруулж ирж шүүхийн хяналтанд оруулах явдал бол шүүхийн шинтгэлийн одоо салшгүй нэг хэсэг байх хэрэгтэй. Үнэхээр энэ стандартыг бид нар хүлээн зөвшөөрч байгаа бол бид нар тийм юм хийхээс өөр арга байхгүй болж байгаа юм аа. За дараа нь бол энэ шүүх дотор хараа тус байдал гэж intrajudicial independence гэж энэ бол одоо их шинээр гарч ирсэн их чухал зарчим байдаг. За энэ бол дээд чадны шүүхээс доод чадны шүүхийн шүүгчд нь хамааралтай байна уугүй юу гэж. Эсвэл ерөнхий шүүгчээс доод жирийн шүүгч нь хамааралтай байна. За энэ бол манай Монголд бол 0 зэгт байгаа асуудал гэж ингэж боддог. Бид нар сая энэ судалгааныхаа хүрээнд бол аймагуудын шүүгчтэй ингээд уулзаад үзэхэд хотод гайгүй юм шиг байна. Аймгийн шүүхийн шүүгчд бол хэрэгэ бариад ерөнхий шүүгчлөгөд авчдаг. Энийг яаж шийдэх үү гэдэг. Бүр тийм хүлээлт үүсчихсэн. Тэгж очоогүй шүүгч бол тэр асуудалтай болдог. Тэр очоод бол ерөнхий шүүгчийнхаа нэг хандлагыг мэддэг юм шиг байгаа юм. Одоо ерөнхий шүүгч энэ дээр бол ямар чиглэлтэй байна, яах нь гэдэг хандыг мэдснийхаа дараагаар тэр хүн өөрийнхөө шүүгчийнхаа бүрэн эрхийг хэрэгжүүлэх өсөл нь бүрэлд. За энэ бол эл тод болсон асуудал. Тэгэхээр энэ бол хамгийн хүнд байгаа асуудал гэж ингэж хэлж болно. Хэдийгээр шүүхийн шинжилгээний асуудлаар манай улс сүүлийн 20 жилийн хугацаанд баггүй ажил хийж ирсэн ч ард иргэдийн сэтгэлд хүрч ажиллах тийм механизмыг бүрдүүлж чадахгүй байж ирснийг иргэдийн энэ салбартай холбоотой гаргаж байгаа санал гомдолч байнга харуулсаар ирсэн. Мөн нөгөөтэйгүр энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудалч анхаарах асуудал болсныг судлаачид хэлж байсан юм. Өнөөдрийн байдлаар эрх зүйч мэргэжилтэй залуусыг шүүгчийн туслах дагалдангаар 2-3 жил ажиллуулсан төдийхнэр шүүгч болгодог нь шүүгчдийн чадварыг сайжруулах боломжийг хааж байгааг ч судлаачид хэлж байна. Мөн энэ уулзалтанд оролцсон төрийн бас байгууллагын төлөөллүүд шүүгч цагдаагийн байгууллагын өнөөгийн тогтолцоонд сэтгэл дундар байдгаа хэлж байлаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол цагдаагийн тухай хуулинд бол хүний эрх хэрэгчлэг ханган баталгаажуулна, нийгмийн одоо хэв журмыг сахиулна, нийгмийн одоо аюулгүй байдлыг хангана гэсэн ийм үндсэн санаанууд явж байдаг. Гэтэл өнөөдөр манай цагдаа бол яадгүй гэхээр хамгийн түрүүнд ер нь бараг шахуу хүний эрхийг зөрчдөг гэж хэлж болно.
сая 7 сарын 1-нд дээр ч харагдсан. Тийм учраас цагдааг бол одоо өнөөдөр хоёр хуваах хэрэгтэй гэж бодож байна. Нэг нь эрүүгийн цагдаа, нөгөөх нь иргэний цагдаа. Эсвэл олон нийтийн цагдаа гэсэн ийм байдлаар өөрөөр хэлбэл бусад оронд байдаг, Азийн олон оронд ч байдаг, Японд байдаг гэх мэтлээ энэ орнуудад бол цагдаа бол олон нийтэд үйлчлдэг, цагдаа бол олон нийтэд тусалдаг, цагдаа бол олон нийтэд эрх зүйн зөвлөгөө өгдөг, цагдаа бол олон нийтийг одоо ямар нэгэн гэмт хэрэгт орохоор урьдчилан сэргийлдэг ийм хүмүүс байдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагын тухай хууль гэхээсээ илүү одоо ямар хууль гэдгийг мэдэхгүй. Байгууллагын тухай хууль гаргадаг юм болмоор байна Монгол улс. Юм л бол дандаа байгууллагын тухай хууль гаргадаг. Үндсэн хуулийн эрх хэрэгчлөө, хүний эрх хэрэгчлөөг ханган баталгаажуулах хууль ердөө байхгүй Монгол. За тэгэхээр өнөөдрийн шинтгэлийн ажил шаардлагатай бид өнөөдөр энэ тухай ярьж эхэлсэн энийг бүр хэрэгжүүлэх хөтөлбөрөө өнөөдөр төлөвлөгөөгөө ингээд ярьж ийн гэдэг бол бид бол маш их урагштай алхаж ийн гэж үзэж байна. Гэхдээ ард түмэнд бол өнөөдөр нэг л хүлээлт байгаа. Бодиттой одоо өөрт нь тусалсан тэр одоо хууль зөрчсөн шийдвэрүүдийг дахиж хянуулах хүсэлтэл байгаа. Энэ бол ерөөсөө хийж болохгүй ажил биш шүү дээ. Үндсэн хуулийн заасан, бусад салбар хуулиудад заасан боломжтой асуудал. Энэ одоо оролцож байгаа төрийн байгууллага өнөөдөр шүүхийн төлөөлөл байна, одоо энэ прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөл байна. За иргэдийн одоо тэр мониторинг хийлгийг одоо Лүндэн дорж багшин хэлсэн бол маш одоо оновчтой. Гэхдээ энийг бол маш хурдцтай юм байна. Бид маш их удаан ярьж байна, маш их удаан одоо энэ тухай одоо мэтгэлцэж байна. Тэгэхээр бол энийг маш хурдцтай юм байна. Яг бодиттой баримтан дээр тулгуурлаад. Бидэнд бол хангалттай олон тооны баримт байна. Одоо энэ баримт нь юу нэхлэр яг одоо хэрэглүүлж байгаа хуулиа буруу хэрэгэлсэн. Аль эсвэл хэрэглээгүй. Ерөөсөө шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ийм шийдвэрүүд бол маш олон байна. Энийг бол одоо хуулинд заасан нөхцөл боломжийн өрөөнд өнөөдөр дахин эргэж авч үзэх боломжтой. Ажиллагаа одоо жишээлбэл шат дарааллууд нь дуусаагүй хэрэг маргаануудыг бид нар шүүх шаардлагагүй шүү дээ. Одоо жишээлбэл 10 жилийн өмнө, 15 жилийн өмнө шийдэд буруу шийдэгдсэн шийдвэрүүдийг бид эргэж харж энэ зөв байсан уу буруу байсан уу гэдэгт дүгнэлт их ийм ажлын хэсгийг байгуулах. Одоо энэ иргэдийн гомдлыг цоглуулдаг энэ ажлыг нэн дээр хиймээр байна. Шүүх тогтолцоог шинжлэхийн тулд прокурор, цагдаагийн байгууллагын чиг үүргэгч эргэн харж хууль тусгахын зүйтэй гэдэгтээ уулзалтанд оролцогчид санал нэгдсэн юм а. Шүүхийн шинжлэлийн асуудлаар боловсруулалт байгаа хөтөлбөртэй холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийллээ. Монголын шүүх эрх мэдлийн шинтгэл хэрэгтэй байна уу гэвэл одоо хүн бүхэн хэрэгтэй гэж хэлэх байх. Энэнийг одоо гол шийддэг газар нь, энэнийг хэлдэг газар бол ард түмэн шүү дээ. Тэгэхээр л үнэхээр ард түмний сэтгэл ханамж байхгүй, ард түмэн одоо иргэдийн дийлэнх олонх нь энд шинтгэл хэрэгтэй байна, өөрчлөлт хэрэгтэй байна гэж хэлж байхад бид энэнийг хийхгүй сууж яана гэж байж болохгүй л дээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг нэг хүний юм уу нэг эрх мэдэлтний одоо дур зоргоор харж байгаагаар тэр хүний одоо санаа зоргоор хийж өрөөсөө болохгүй. Энийг бол хувийн сэдэлтэй биш, хуулийн үндэстэй л энэ шинтгэлийг хийя гэсэн ийм л бодол байгаа. Тэгээ хамгийн гол бас нэг бодож байгаа юм бол манад аливаа энэ ажил хийх гэхээр санаачлагчийн одоо асуудал би санаачилсан, би хэрэгжүүлсэн гэдэг. Монгол улсын ерөнхийлөгчд бол медаль хэрэггүй гэж бодож байгаа. Энэ дээр хууль зүйн яамн чирчимтэй оролцоосоо, шүүхэн чирчимтэй оролцоосоо, прокурорын чирчимтэй оролцоосоо, судлаачийн чирчимтэй оролцоосоо гэж бодож. Тэгээд тэр хөтөлбөрийг одоо санаачилж байгаа, хэрэгжүүлж байгаа, өргөн барьж байгаа субъект нь шаардлагатай бол засгийн газар нь ч байдаг, шаардлагатай бол одоо бусад өргөн барьдаг эрх мэдэл үхий хүмүүс нь байдаг. Хамгийн гол нь хийх гэж байгаа тэр шинтгэл маань өөрөө ард олонны тэр эрх ашгийг хангасан, үнэхээр хэрэгжиж чадах, амьдрал бууж чадах ийм л зүйл байх ёстой. Энэ дээр ерөнхийлөгч хараа хяналтаа тавьж хэрэгжүүлэх ёстой. Энд бас тодорхой механизмуд байдаг. Хууль батлагдаад гараад ирэхээр нэг тийм хэрэг маргаан үүсгээл хориг тавиад суудаг биш. Өмнө нь үнэхээр ярьсаар байгаа тэр хууль нь боломжийн тийм хууль болж гаргах дээр нь бас туслах. Тэгээд би ер нь засгийн газартаа, ерөнхий сайттай, хууль зүйн сайттай уулзаж ярьж байгаа. Их хурлын дарга, их хурлын удирдлагуудтай ч ярьж байгаа. За энэ шүүх эрх мэдлийн шинтгэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал дээр ямар нэгэн асуудал их хурл хэлэлцэх гэж байгаа бол ерөнхийлөгчийн сандыг заавал авнаа. Ер нь энэ хуулиудыг ерөнхийлөгч санаачилж оруулъя гэж бодож байгаа. Тийм учраас одоо ингээд булаацалдаал нэг багш нэг улсууд энэ тэнд гарцсан би хууль оруулах гэж нэг их хурлын гишүүн гарцсан би ийм юм хийх гэж гээд яваад байдаг. Тэр хүмүүсийн санаачлага сайн. Тэр хүмүүстэйч би заримтай нь уулзж байгаа. Хэдүүлээ хамтраад ажил. Тэгээ өөрт байгаа хуулийн ард түмний сонголтоор өгсөн тэгээд хуулийн энэ бүрэн эрх бусад зүйлүүдийг ашиглаад зөв байдлаар хэрэгжүүлье. Ингэж одоо хуулийнхаа асуудлыг оруулах нь зөв болов уу гэж ингэж бодож байгаа.
Шүүхийн шинжилгээний талаарх хөтөлбөртэй холбогдуулан уулзалт ярилцлагын үеэр баггүй санаачлаг өрнөсний нэг нь шүүгчийн хараа тус байдал болон хариуцлагын талаар нарийн хуульчлах тухай асуудал байсан юм а. Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн хөтөлбөрийн төсөлд эрдэмтэн судлаачид төрийн бус байгууллагын оруулсан саналыг тусгаж Монгол Улсын ерөнхийлөгчийн вебсайтад байрлуулах учраас энэ талаарх мэдээллийг иргэд чөлөөтэй авч мөн өөрсдийн санаа бодлыг ч тусгах боломжтой болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхийг өргөсгөж үйл ажиллагаа дэвшүүлж